Яагаад магний бидний биед хэрэгтэй вэ? Хүний биед 300 орчим биохимийн урвалд оролцдог маш чухал элемент юм. Бидний бие эсээс бүрдсэн байдаг эс ороог нэг ч хэрэгтэн үгүй лээ. Магний дутагдал нь эсийн үйл ажиллагааг өөрчилж энэ мэдрэлийн системийг алдагдуулдаг. Дархлааг дэмжин зүрхний цохилтыг тогтвортой байлган биеийн энерги үйлдвэрлэхэд тусалдаг мөн бүх төрлийн уургийн нийлүүлэлтэнд оролцдог. Бидний бие 2 цаг 25 г магнитай байдаг бөгөөд 50-60% нь ясанд үлдсэн зөөлөн идэд байдаг. Тэгэл магний дутагдахаар яадаг вэ? Сэтгэл готрол, нойргууд, стресс, бухимдал, толгой өвдөх, амархан цочих, булчин шүрмэс чангардаг. Чихрийн шижин улаан олон сөргөдөл магний дутагдалд орно. Тамирчид хөлсөөрөө биеийн магний алддаг бол жирэмсэн ээжүүд нэмэлт магний хэрэгтэй байдаг. Магний дутагд давхар кальц дутдаг. Мөн кофе болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь магний дутагдалд хүргэдэг. Тэгвэл магний биендээ тогтвортой байх бүрэн боломжтой ингэснээр нойрны чанар сайжран, сэтгэл готрлоос ангижран амьдралын баяр баясгалантай болно. Магний хилат нь 90% хүртэл бидний биений магнийг нөхөж өгнө. 400 мг нь хоногийн түн. Зүрхэндээ, тархиндаа, нойрондоо магний зориулъя.